6 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар иргэний бүртгэлээс авсан мэдээллээр энэ удаагийн сонгуульд Ховд аймгийн 52 мянга орчим иргэн оролцох юм байна. Иргэд өөрийн мэдээллийг санал өгөх эрхтийн нэрсийн жагсаалтад орсон эсхийг шалгах бүрэн боломжтой. Ороогүй тохиолдолд учир шалтгааныг тодруулж холбогдох арга хэмжээг авахулж болох ажээ. Аймгийн сонгуулийн хорооноос өгсөн мэдээллээр Ховд аймгийн хэмжээнд нийт 92 санал өгөх байр ажиллах бөгөөд 93 ширхэг санал тоолох машин байрлуулсан байна. Хамгийн олон хүн амтай Жаргалан сумын Буянт багт 2 санал тоолох машин байрлуулжээ. Өнгөрсөн 24-ний өдөр санал тоолох машин туршилтын тооллогоо явуулсан бөгөөд хэрхэн явагдаж өнгөрсөн талаар тодрууллаа. За аймгийн сонгуулийн хорооноос өчигдөр 25-наас эхлээд бүх саналын хуудсуудыг хөрвүүлэхэд 5 хэсэг гаргаад за бүх сумуудын сонгуулийн хороонд нь бас саналын хуудсыг хөрвүүлж би одоо дөнгөж мөн одоо хөдөөс орж сууж байна. За ерөнхийдөө бол сонгуулийн сонгогчдын одоо санал авах үйл ажиллагаа бол бэлтгэл бол бүрэн хангагдсан. За бүх техникийн даамлууд буюу нөгөө санал тоолт хөрмөг ажлуудын даамлуудын сургууль семинарыг хийгээд за мөн даамлууд нь сонгуулийн хорооны даргын хамт сумынхаа сонгуулийн даргын хамт ирж тоног төхөөрөмж авч яваад за 21-ний өдөр авцаасан 24-ний өдөр бол бүх орон даяар бол туршилтын юм санал хураалт хийсэн. За туршилтын санал хураалттай холбогдуулаад гарсан жижиг сажиг зөрчлүүдийг мөн өчигдөр одоо ингээд саналын хуус хүрэхдээ аймгийн сонгуулийн хорооны гишүүд аймгийн сонгуулийн хорооны дэрэгдэх за мэдээллийн технологийн багийн гишүүд бол явж газар дээр нь зөвлөгөө зас залуулах юм ажлууд хийх. Энэ удаагийн сонгуулийн хуулиараа сонгуультай холбоотой гарч байгаа санал гомдол маргааныг цагдаа шүүхээр шийдвэрлүүлэхээр зааж өгсөн. Тиймээс сонгуулийн хороонд ирж байгаа санал гомдлыг цагдаад шилжүүлэх эсвэл гомдол гаргагчид буцаан хөргүүлж цагдаад хандахыг зөвлөж байгаа гэлээ. Одоогоор хэд хэдэн маргаантай асуудал ирсэн нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа ч түүнчлэн сонгуулийн сүүлийн өдрүүдэд иргэдийн саналыг мөнгөөр худалдаж авах оролдлого гарч болзошгүй тул анхааруулга хүргэж байна. Мөнгө тараах юм байдал үйлс басгүй гэдэг юм сэрэмжлүүлэг бас ард иргэдээс хэвлэлийн байгууллагаас намуудаас бас ирж байгаа. Тэгэхээр одоо би юу гэж хэлэх вэ? Одоо энэ хууль ус туршлага бити хийгээд хууль ус үйл ажиллагаа бити явуулаач бити мөнгө төгрөг тараах юм. Энэ маань өөрөө иргэд нөгөө сонгогчдынхаа нэр дэвшигчийнхаа нэршийн жагсаалтаас асуулах тийм үү? Сонгуульд өрсөлдөх энэ боломжоо алдах ийм нөхцөл байдал иргэд үүсч магадгүй учраас за бүх нэр дэвшигчид намууд бол би бол анхааруул хэлэхэд энэ мөнгө тараах үйл ажиллагаа байж болохгүй шүү. Нэгдүгээр хэлмээр. Хоёрдугаар ийм үйл ажиллагаа явагдах юм бол тэрийг илрүүлсэн одоо иргэнд бол тэр хэрэг нь бол яг шүүх цагтаа шийдэгдсэн тохиолдолд тэрийг илрүүлсэн иргэнд нь бол тэр тараасан эд бараар мөнгөн дүнгийн 20 дахин нэмэгдэх хэмжээний ийм урамшууллыг бол сонгуулийн байгууллагаас олгоно гэсэн байгаа учраас бас ард иргэд бас энэ дээр сэрэмжтэй хандаж хэрэг ийм үйл ажиллагаа хийж бас цагдаа сонгуулийн бас байгууллагууд мэдээлэх ийм шаардлагатай байна. Ховд аймгийн хувьд цагийн зөрүүтэй холбоотойгоор санал өгч эхлэх хугацаа 6 цагт эхлэх бол орон нутгийн цагаар оройн 21 цагт санал авч дуусгах юм а.